Адлер гэж сэтгэл судлаач ийм үг хэлсэн байдаг л та. Хүний бүх асуудлууд хүн орондын асуудлууд байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хүн хэрвээ ирвэл тэгээд суур хэрэгцээнүүд нь хангагдсан. Ор хоронтой идэж уух зүйлтэй байвал дараагийн асуудлууд нь дандаа хүн орондын асуудлууд байдаг. Тэр нь хүн бусад хүмүүсээр хайрлагдах, бусад хүмүүст үнэлэгдэх, хүлээн зөвшөөрөгдөх тийм асуудал байдаг. Хэрвээ тэр асуудлыг шийдчихвэл юм бол хүний ер нь ихэнх хэрэгцээнүүдэд хангагдаад хүн цаашаа өөрийгөө яаж илүү тэлэх вэ одоо бараг гэгэрлийн шат ч юм уу тиймэрхүү зүйлүүд рүү ордог. Ингээ бодоод ирэхээр ер нь л яг би ч гэсэн өөр төрөө бодоод ирэхээр яг үнэхээр би бусад хүмүүсээр хайрлагддаг, хүлээн зөвшөөрөгдөг, үнэлэгдэх байсан бол ер нь л миний нэг том асуудал яг шийдэгдэх гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр ихэнх хүний хувьд ч гэсэн бас тийм байдаг гэж бодож байна. Хүн ер нь амьдралдаа хийж байгаа зүйлүүдээ харахаар дандаа л бусад хүмүүсээр хайрлагдах, үнэлэгдэх гэсэн тийм оролдлого байдаг. Эрэгтэй хүмүүсийн амжилтанд хүрэх гэж байгаа шалтгаан, эмэгтэй хүмүүсийн хөөрхөн харагдах шалтгаан ер нь энэс цаашлахгүй. Ингээ бодоод ирэхээр хэрвээ бид нар бусад хүмүүсээр хайрлагдаад үнэлэгдчих юм бол хүний бүх асуудал шийдэгдэн. Тэгэхээр өнөөдөр энэ сэдвээр ярилцгаая. Гэхдээ өнөөдөр би яг яаж хайрлагдах вэ гэдгээс илүү яаж хайрлах вэ гэдэг талаар ярина. Тэгэхээр яг энэ бичлэгийн тайтл нь жоохон кликбейт байсан байж магадгүй. Би ингээ та нарт яаж хайрлах талаар бол ярихгүй өнөөдөр хайрлах талаар ярина. Яагаад юм бэ гэвэл штэ. Энэ хоёр бол надаа миний хувьд яг ижлэх асуудал. Хүн бусдад хайрлагдмаар байвал бусдыг заавал хайрлах хэрэгтэй. Тэгэхгүйгээр бусдад хайрлагдах боломжгүй. Тэгээ яг эсвэргээрээ хүн бусдыг хайрлаж чадах юм бол бусад хүмүүст хайрлагдана. Энэ хоёр нь ерөөсөө гарцаагүй бөгөөд хүрэлцээтэй нөхцөл буюу энэ хоёр нь яг ижлэх асуудал гэсэн үг. Яагаад вэ гэд бодоод үзээ л та. Бид нар өдөр тутмын харилцаанд хүмүүстэй ингээд интеракт хийдэг Тэр үед бид нар бусад хүмүүстэй илүү тийм дулаахан энерги ялгаруулад, бусад хүмүүстийг халамжлаад, хайрлаад тэгэх үед бусад хүмүүс яг тэрийг л эргүүлээд өгдөг. Бид нар бусад хүмүүсийн хамгийн сайн талуудыг хараад магтах үед тэр хүмүүс улам аз жаргалтай болоод буцаад биднэрт тэр энерги өгдөг. Тэрнтэй адилхан бид нар бусад хүмүүсийг шүүмжлээд сөрөг байдлаар хандхад тэр хүмүүс цаанаасаа өөрийгөө хумаад яг эргүүлээд бас тэр энергийг л өгдөг. Бид нар бусад хүмүүс рүү дайрахад бусад хүмүүс ч гэсэн өөрийгөө хамгаалах гэдэг эргүүлж дайрдаг. Ингээд хараад ангууд ер нь бол хүн орондын харилцаанд хүний ерөөсө дотроо мэдэрч байгаа мэдрэмж, хандлага бүх зүйлийг илтгэдэг. Хүн дотроо бусдыг хайрлах хандлагатай байх юм бол бусад хүмүүс яг тэр хандлагыг эргүүлээл өгдөг. Тэрнтэй адилхан хүн өөртөө итгэлтэй өөрийгөө үнэлдэг бол тэр нь ч гэсэн бусад хүмүүстэй харилцах харилцаа нь бусад хүмүүсийг илүү тухтай болгодог бусад хүмүүсээс эерэг зүйлийг авчирдаг. Гэхдээ хүн өөртөө итгэлгүй өөрийгөө хумаад байвал бусад хүмүүс ч гэсэн тэрийг хараад нэг л тийм тухгүй болоод өөртөө сайхан харьцаж чаддаггүй, өөрийг нь хүндэлж байгаа, үнэлж байгаа тэр зүйлүүдийг харуулж чаддаггүй. Тэгэхээр энэ нь ерөөсөө юу хэлэх гээд байна гэхээр бидний дотроо мэдэрч байгаа зүйл ерөөсөө өөрчлөлт бол дотроос л ирнэ гэсэн үг. Бид нар хороо ертөнцид илүү тийм халамжтай хайрыг ялгаруулж байгаа цагт тэр хайр нь буцаж биднэрт ирнэ л гэсэн үг. Энэ зөвхөн ингээд нэг тийм сүнслэг юм ярьж байгаа юм шиг харагдаж магадгүй. Зүгээр яг биологийн төвшөнд харахад ч гэсэн хүний дотоод хандлага дотоод мэдрэмжүүд байнга гадагшаага илэрхийлэгч байдаг. Тэр нь нүүрний хувирал, биеийн илэмж тэр бүх зүйлээр ер нь бид нар бүгдээрээ хүнийг хараад яг дотроо ямар шиг мэдрэмж мэдэрч байгааг нь бол мэддэг. 50 хүн цаанаасаа 50 биеийн илэмжтэй нүүр нүртэл 50 байдаг. Ууртай хүмүүс бол цаанаасаа тухгүй хүмүүс нүүрэн дээр нь илэрдэг. Тэгэхээр бидний дотоод мэдрэмжүүд бид нар дотроо л нуугаад байна гэж боддог. Гэтэ хүн бол мэдрэмжээ нуухад тийм сайн нууж чаддаг хүн биш, зүйл биш.
Тэгээ бидний мэдрэмжүүд байнга бидний одоо тий царайны хөвлөмөрлөөр илэрхийлэгдэж идэг. Тэгээ яг тий хувьслын биологоор бодж үзэхээр бид нар бусад хүмүүсийн юу мэдэрч байгааг тий олж мэдэх тийм тэр бол айгүй чухал чадвар байсан. Тэгэхээр тэр чадвар бол биднэрт айгүй сайн эзэмшигдсэн байдаг болохоор бид нар бусад хүмүүсийн юу мэдэрч байгааг ер нь шууд л мэдэрдэг. Тэгээд ингээд харахаар ер нь бол энэ чэнээс ойлгож байгаа гэж найж байна. Бидний яг хороод ертөнцид ямар хандлагатай байна тий? Илүү тийм эерэг тий? Бусдыг хайрлаж байгаа хандлага байна уу? Эсвэл бусдыг тий дайрч байгаа ямар нэг юм мүлчиж авъя гэсэн хандлага байна уу? Тэр бүхнээс л яг бусад хүмүүс шууд тэрийг нүүрэн дээр чи ингээд бичсэн байна л гэсэн үг. Тэрийг ч олж хараад тэгэл буцаад тэр хандлагаар ч л чамтай харилцана. Тэгэхээр энд яг юу болж байгаа гэхээр нэг чухал өөрчлөлт гарах ёстой зүйл нь бид нар өөртөө л бүх зүйлийг авах гэдэг тийм үү. Би ийм зүйл хүсэж байна. Би энэ хүслээ хангамаар байна. Тэ? Би амьдралд ийм зүйлийг олж авмаар байна. Энэ хүнээс ийм юм хэрэгтэй байна гэж бодохын оронд би энэ хүнд ямар зүйлийг бий болгож болох боломжтой байлээ. Би ямар үн цэнийг бий болгож байлээ. Би энэ хүний амьдралыг яаж сайжруулж болох вэ, тэ? Тэгээд нэг яран дээр би юм сонсч байсан. Нэг хүн ингээд тийм бурхантай ярьсан яриа гэдэг нэг ном байдаг байхгүй. Тэрэн дээр бурхнаас асуусан юм байл та. Ингээд миний амьдрал ямар утга учиртай юм бэ? Юуны тухай юм бэ гэсэн чинь бурхан тэгж хараасан байдаг. Чиний амьдрал чиний талаар ерөөсөө биш шүү дээ. Энэ чиний талаар бичсэн ном биш ээ. Энэ бол чиний бусад хүмүүсийн амьдралд хүрж байгаа. Тэр хүмүүсийн амьдралд яаж хүрж байгаа? Тэрний л талаар бичигдсэн ном. Тэгэхээр бидний хандлага яахаа аргагүй те илүү жоохон эгоик байдаг. Тийм жоохон хөвчг те өөрөө бүхслийг хангах гээд. Тэгээ тэнчэнээс те яг ингээд бусад хүмүүст өглөг өгөх гээд. Энэ хандлага нь яг энэ бид нар бусад хүмүүсийг хайрлахад хамгийн чухал өөрчлөлтүүдийн нэг. Гаднах ертөнцөөс бус зүйлийг хайхаас илүү дотроосоо хагаад тэгээд өөртөө авахаас илүү өгч эхлэх. За тэгэхээр яг хайрын тодорхойлолт руу ороод ирээ л да. Хайр гэж яг юу юм бэ гэж хэрэг надаас бол би зүгээр өөрөөр тодорхойлвол энэ чи тэр хүний амьдралд орж ирснээрээ тэр хүний амьдралыг сайжруулж гинэ л гэсэн үг. Хайр гэдэг нь ерөөсөө л өглөг халамж гэсэн үг. Тэр нь бол одоо ямар ч байдлаар илэрч болно тий. Бид нар зүгээр л тий өдөр тутамдаа таньдаг танихгүй ямар ч хүн байсан тэр хүний амьдралд тий тэр хүнийг инээлгэх, инээмсэглэл бэлгэлж байна гэдэг нь тэр хүнд өглөө өгч байна гэсэн үг. Тэр хүний тий магадгүй тэр онцгүй байсан өдөрт нь тий жоохон ч гэсэн тийм нарны гэрэл тусаж байгаа юм шиг тийм мэдрэмж өгч байгаа. Эсвэл ямар нэгэн магтаал өгч болно тий зүгээр нэг хоосон магтаал ш. Яг үнэндээ яг тэр хүний одоо яг үнэхээр яг өөрийнх нь хувь хүн шинж чанартай илүү тийм гүнзгий зүйлийг магтах. Эсвэл ямар нэг зүйлд хичээл зүтгэл гаргасан үед те чи ингэсэн биш те тэр чинь тэ өстой гоё юм ч гэдэм үү. Тэр үед тийм ганцхан үг байсан ч гэсэн маш хүчтэй байх боломжтой. Тэр үед хүн яг цэцэг шиг ингэж дэлгэрч те илүү цэцгэлж илүү гоё харагдаг. Тэрийг бол нүрийн урьлаас ч харж болно. Тэгээд ер нь ингээ хараад байвал хайр гэдэг бараг л цэцгээ усалж байгаас ялгаагүй. Цэцгээ усалж байна гэдэг нь те тэрийг аль болох тогтмол хийдэг те. Тэгэхгүй бол бид нар цэцгээ услахгүй бол өгтөн шүү дээ. Тэрнтэй адилхан бидний эргэн тойрны хүмүүс ч гэсэн байнга цэцэг усалж байгаа юм шиг усалж авахгүй болол ер нь дотроосоо үхэж гатаж гандах магадaltaй. Тэгэхээр ер нь бол хайр те ямар нэг зүйлийг өглөх халамж байдлаар гарч ирнэ. Тэгээд тэр нь бас хүнд те ямар нэг зовлон туулж авах үед бас гарч ирж болно. Бид нар те зарим нэг хүн маш их зовлон туулж авах үед тэр үед нь яг хажууд нь байгаад сонсоод те би наадахыг чинь ойлгож байна. Би ч гэсэн тийм зүйлээр явчихсан те. Эсвэл хажууд нь зүгээр л байгаад тэг ямар нэгэн байдлаар тусалж дэмжихэд бэлэн байна гэдэг тэр ч гэсэн те нөгөө хүнийхээ зовлонг те зовлон жаргал бүх зүйлийг ойлгох болол хайрын чухал нэг хэсэг. Тэгээд ойлгож чадахгүй байна гэдэг нь ер нь бол хайрлах чадахгүй л гэсэн. Ойлгохгүй болол яаж хайрлах юм бэ те? Тийм үстэй.
Тийм болохоор ер нь бол нөгөө хүнийхээ зовлонг ойлгох гэдэг бол нөгөө хүндээ өгч болох хамгийн том зүйлүүдийн нэг. Тэгээд дээр нь талархал гэдэг зүйл байна. Талархал гэдэг зүйл бас л нэг зүйлийн нэг ёсны өглөг. Талархал гэдэг зүйл ер нь бол айгүй хийхэд хэцүү зүйлтэй. Хүн талархахын тулд хамгийн түрүүнд одоо сэргэг байх хэрэгтэй. Ямар нэг зүйлийг анзаарах хэрэгтэй. Жижигхэн зүйлүүдийг хүртэл анзаарах хэрэгтэй тий. Тэр хүн ямар нэг зүйлийг хийх албагүй байсан ч гэсэн хийхэд тэрийг нь анзаараад баярлаа гэж хэлэхдээ талархах. Тэгээ миний амьдрал энэ хийсэн зүйлээс ч юм болоо илүү сайхан боллоо гэж талархлыг илэрхийлэхэд нөгөө хүн нь бас би энэ хүний амьдрал нөлөөлсөн юм байна шүү дээ. Эргээр нөлөөлсөн юм байна гэд бас өөртөө гоё мэдрэмжийг авдаг. Тэгээ талархал гэдэг зүйл ер нь хүн дээр ч гэлтгүй бас гарч ирэх боломжтой. Тэгээ би энийг Thich Nhat Hanh гэдэг нэг Вьетнам зохиолч байдаг. Тэгээд хэрхэн харьлах вэ гэдэг тэр номыг бичсэн байдаг. Тэгээд тэр ном дээр бичснээс нь бас харж байхад тий. Манай одоо бүтэн сар байх ч юм уу тий. Бүтэн сар нар мандж байгаа тийм тий жижиг зүйлүүдийг талархдаг. Тэгээд талархаж байна гэдэг нь ерөөсөө л анзаарч байна л гэсэн. Би чамааг анзаарч байна. Би чиний байгаа оршихуйг хүлээн зөвшөөрч байна. Баярлалаа гэж байгаа нэг хэлбэр. Тэгэхээр энэ бол хайрын хамгийн хүчтэй хэлбэрүүдтэй нэг. Тэгээ энэ мэтчлэн ер нь бол санааг нь авсан гэж найж чинь зүгээр л ямар нэг хэмжээний өглөг л гэсэн нөгөө нэг амьдралыг сайжруулж байгаа тийм зүйл. Тэгээ дээр нь яг уу ер нь бол нэг асуудал нь бид нар өглөг өгөх гэхээр өгөх юм байхгүй нэг тийм асуудлууд гарч ирдэг. Эсвэл өөрийнхөө зовлонд наалдсан, өөрийнх нь зовлон зүгээр өөрийг нь сохруулсан, өөрөөсөө өөр юу ч харж чадахгүй тийм зүйлүүд бид нар тохиолдох боломжтой. Заримдаа бид нар хайрлалаа гэдэг нь ямар нэг зүйлийг те ингээл хүчилж хийгээд гаргаж ирэхээсээ илүү, дотроосоо гаргаж ирэхээс илүү зүгээр л хүлээн зөвшөөрөөд бүх зүйлийг сул тавихаас эхэлдэг. Юу хэлэх гээд байна гэхээр хайрлахын тулд бид нар хамгийн түрүүнд бүх зүйлийг байгаагаар нь хүчлэхгүйгээр хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэрний юу гэсэн үг вэ гэхээр энэ бол нэлийн гүнзгий сэдв, энэний талаар нэлийн гүнзгий ярьж байна. Гэхдээ хүн зүгээр өөр дөр бодоод үзтээ бид нар хайртай хүнээ үнэхээр хайрламар байвал яг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэр хүнийг те ямар нэгэн фильтрээр оруулах гээд өөрийнхөө хүссэн байдлаар хүчлэхгүйгээр яг сайнтай, муутай тэр хүнийг бүрэн бүтнээр нь байгаагаар нь хүлээн зөвшөөрөх. Тэгвэл бид нар зарим нэг те ойр дотныхоо хүмүүсийг ч юм уу ямар нэгэн хэвэнд оруулах гэдэг. Чи ингэчиж болохгүй мó, тэгчиж болохгүй мó. Яг хүсэх зүйлүүд байна. Гэхдээ тэр хүнийг тэг хувь хүнийхээ өвд өөрчлөх тийм зүйл ер нь бол байх ёсгүй. Тэгээ ингээ харахаар ер нь бидний хамгийн том хийж чаддгүй зүйл гэвэл зүгээр л бүх зүйлийг ямар ч тийм эсэргүүцэлгүйгээр хүлээн зөвшөөрөх. Хэрэв бид нар үнэхээр амьдралд байгаа бүх зүйлээ эсэргүүцэлгүйгээр хүлээн зөвшөөрөөд өөрсдийнхөө хүслийг бас тэ эсэргүүцэлгүй болох. Заавал энэ зүйл байж иж би аз жаргалтай болно. Заавал энэ зүйлээс өөртөө авъя. Тэ тэгжиж би аз жаргалтай болно. Энэ төвшөнд хүрчээж би аз жаргалтай болно гэд энэ бүх зүйл бас л нэг төрлийн эсэргүүцэл байгаа гэсэн үг. Ямар нэг зүйлээс зурч авах гэдэг шүү дээ. Тийм хатуу rigid гэж шүү дээ. Тийм хатуу баригдмал биш. Яг үндэ эсрэгээрээ бүх зүйлийг сул тавиад байгаагаар нь хүлээн зөвшөөрөх юм бол хайрыг заавал дотроосоо гаргаж ирэх албагүй. Зүгээр л цаанаасаа ундраал гараад ирнэ. Яагаад гэвэл өөрийнхөө бүх хүлээсийг тавиа явуулчихж байгаа байхгүй юу? Өөрийнхөө дотор байгаа бүх хүлээсийг тавьж явуулна. Бусад хүмүүсийг хүлээд байгаа бүх хүлээсээ тавьж явуулна. Тэгсэн цагт бусад хүмүүсээс ямар нэг зүйлийг шаардах хэрэгцээг болдог. Тэгээ бүх хүлээсээ тавиа явуулчаар угаасаа бидний дотор шуул байгаа нисгээд байж идэг. Тэр торонд цойжлогдсон шуу шиг зүгээр гараал нисээ явдаг. Тэрэнд ямар нэг зүйлийг хүчээр гаргаж ирэх шаардлагагүй. Зүгээр л цаанаасаа ундраал гараад ирнэ. Тэгэхээр энэ модель нь ерөөсөө хүн дотроосоо юм гаргаж ирэхээс илүү зүгээр л Руми тэгжсэн байдаг байхгүй юу? Бидний хийх ёстой зүйл гэвэл хайрыг олж хайж олж авах биш ээ. Бид нар хайрын эсрэг дотроосоо босгосон ханнуудаа олж нуурах хэрэгтэй гэж хэлсэн байдаг. Яг энэ үг л надаа миний хэлэх гээд байгаа зүйлийг яг
тодор айгүй хэлж байгаа юм шиг санагдав. Бид нар өөрсдөө бүх тэр ханнуудыг, хүлээсүүдийг тавьж явуулаад нураасан цагт хайр угаасаа байгааг анзаарна. Бид нар анзаардаггүй, бид нар ерөөсөө нэг асуудал нь анзаарахгүй яваад байгаа байхгүй. Хайр гэдэг зүйл байнга хажууд нь байж идэг, эргэн тойронд нь өөрийг нь хайрладаг хүмүүс байнга байж идэг. Даанч тэрийг анзаарах завгүй, өөрийнхөө зовлон, өөрийнхөө хүлээснүүдэд уягдсан тэр зүйлүүд дээр л хамаг анхаарал өгөө яваад идэг. Тэгээ ер нь нэг сонирхолтой сэдв гэвэл орчлон хорвоо ертөнцийн ер нь тийм айгу дулаахан хайраар дүүрэн газар руу гэдэг асуултыг зарим хүмүүс асуудаг гэж магадгүй л хорвоо ертөнцийн амар шударга биш байна амьдрал үнэхээр хэцүү байна. Тийм үед яагаад би өөрөөсөө хүчилж хайраа гаргаж ирэх ёстой ингэж магадгүй. Үнэхээр олон хүн өөрт нь муухай хандсан өөрсдийнх нь амьдралыг сүрүүлсэн. Тийм үед би яагаад бусад хүмүүсийг хайрлах ёстой юм гээд баг зэрэг гомдол явж магадгүй. Тэгээ энэ бол айгүй сонирхолтой асуулт. Би энэ талаар бодож үзсэн. Тэгээ миний хувьд бол орчлон хорвоо ертөнц ер нь тийм эргэж биш, сүрэгч биш, тийм хайр халамжтай биш, хүүтэнч биш. Зүгээр л үл хаахардаг тийм хорвоо ертөнц. Ерөөсөө огт хамаагүй. Яг өөрөөхөө хуулийн дагуу л явж идэг. Тэгэд ингэ бодохоор хорвоо ертөнц тийм айгүй сайхан газар руу, муухай газар руу, хорон санаатай газар руу, эсвэл сайхан санаатай газар руу гингүүд тэр бол утгагүй асуулт. Тэгээ тэрнээс илүү хорвоо ертөнц ямар юм бэ гэж асуухаас илүү хорвоо ертөнцтэй би ямар хандлагатай амьдрах юм бэ гэдэг хамаагүй чухал асуулт. Яг гэвэл бидний харж байгаа энэ хорвоо ертөнц гэдэг зүйл бид нар өөрсдийнхөө дотоод ертөнцөөр тэр хорвоо ертөнцийг өөртөө буулгаж авдаг. Юу гэсэн үг вэ гэхээр бид нар бидний хорвоо ертөнц хандж байгаа хандлага нь нэг юм нүдний шил гэсэн үг. Бид нар тэр нүдний шилээ зүгээд хорвоо ертөнцийг тэр нүдний шилээр харж байгаа цагт бидний харж байгаа, мэдэрч байгаа бүх хорвоо ертөнц гэдэг байгаа зүйл бидний дотоод ертөнцийг ерөөсөө илэрхийлж байна л гэсэн үг. Миний тэр харж байгаа шил эрэг сайнуудыг нь олж харж байна уу? Муу мухайг нь олж харж байна уу гэдгээс хамаарч л хорвоо ертөнц яг надаа сайн сайхан байна уу, муу мухай байна уу гэдэг нь тэр нь л мэдрэгдэнэ. Тэгээ ингэ бодохоор штэ хорвоо дэлхий дээр хайр байна гэдэг бүр надад бол нэг бодлын гайхамшигтай зүйл шиг санагдав. Одоо байгаль ертөнцийг хараа л да. Байгалийн хууль бол ерөөсөө л хин амьд гарах вэ, хин нөхөн үржих вэ гэдэг нэг тийм тулааны асуудал юм шиг санагдав. Ерөөсөө л амьд гарах, тулдах бие биентэйгээ хамаг юм булаацалдах. Одоо арслан хүртэл гөрөөсийг барьж идчих хат бол энэ бол зүгээр л байгалийн хууль байдаг Бүх зүйл байгалийн хууль дагуу явж хат хүн гэдэг зүйл яагаад айгүй сайхан гоо үзэсгэлэнтэй хөгжим хийгээд уран зургийг бүтээгээд бие биенээ хайрлаад тийм дулаахан энерги цацруулж байгаа нь бол надад бол нэг бодлын гайхамшиг юм шиг санагддаг. За тэгээд бас нэг ярмаар байгаа сэдв нь бидний нэг чухал орхигдуулдаг зүйл гэвэл яг энэ хайрлах гэхээр бид нэг бусад хүмүүсийг бодож байгаа. Гэхдээ энэ бүхэн яхаа аргагүй бидрээс өөрсдөөс нь эхэлдэг. Бид нар өөрсдийнхөө зовлонг сайн ойлгож чадахгүй болвол бусдын зовлонг хизээч сайн ойлгож чадахгүй. Тийм үстэй. Бид нар өөрсдийнхөө өөрсдөө тэр хайрыг өгч өөрөө энергиэр дүүрэн байж иж тэр хайрыг бусдад түгэж чадна. Бид нар өөрсдөө тэр зүйлийг өгч чадахгүйгээр бид нар бусад хүмүүст өгч чадахгүй. Яагаад гэвэл одоо ямар ч батарейг болчдөг, хоосон болчдөг. Тэгээд ер нь бол энийг яг ер нь бол хүмүүс дээр шууд харж болно. Зарим нэг хүмүүс ямар нэг асуудалтай зууралдсан байж байгаа болохоор бусад хүмүүст хайхрах тийм энерги хүчин зүтгэл ерөөсө гарахад айгүй хэцүү байдаг. Нэг ёсны нэг тийм шоронд байгаа юм шиг торон дотор байгаа юм шиг тэрнээсээ гарч чадахгүй байгаа хүн
бусдыг хайрлах чаддгүй. Тэгээ тийм болохоор бид нар айгүй их гомдолдог л доо. Би энэ одоо хосын харилцаанд ор ч юм уу тий чи намайг ойлгохгүй байна. Чи өөрөөхөө л юм яриад байна гэд аргагүй шүү дээ. Тэр хүн чинь угаасаа л өөртөө тий хэрэгцээтэй зүйлээ өгч чадахгүй байгаа болохоор тэр нь хамгийн үндсэн суур хэрэгцээ нь болохоор тэрийгээ өөрөө хаагаад байгаа. Тэрийг авсан цагт л бусад хүмүүст өгөх гэ дараагийн шатлууд нь гарч ирдэг. Тэгэхээр бидний нэг асуудал нь бид нар өөрсдөө дотроо амар тавинг олоогүй байж иж бусад хүмүүстэй гүнзгий харилцаа тогтоох яг жинхэнэ хайрыг бүтээх гэдэг маш хэцүү зүйл. Энэ ерөөсөө л боломжгүй. Тэгэхээр миний бодлоор бол бид нар бусад хүмүүстэй яг жинхэнэ хайрыг бүтээх гэвэл өөрсдөө дотроо амар амгалан олох хэрэгтэй. Өөрсдөө дотроо эсэргүүцэлгүй, дотроо хүлээсгүй бүх зүйлийг хорвоо ертөнцийг хүлээн зөвшөөрч чаддаг. Хорвоо ертөнцид илүү халамжтай дулаан энергиг түгэж чаддаг байгаа цагт бид нар бусад хүмүүстэй яг жинхэнэ хайр, жинхэнэ харилцаа бүтээж чадна. Тэгжиж яг хүн өөрийнхөө өчүүхэн би гэсэн тэр зүйлээсээ гадагшилж өөрийнхөө бусад хүмүүстэй ямар холбоотой байгаа юм бэ гэдгийг ойлгож чаддаг. Хороо дэлхийд би ганцаараа биш юм байна. Надаас гадна өөр ийм олон хүмүүс байгаа юм байна. Тэгэд ирэхээр хүн бусад хүмүүстэй илүү холбогдож чадаад тэрнийхээ үр дүнд энэ үний зовлонч гэсэн миний зовлон юм байна гэж бодож ирж чаддаг. Миний дотны хүмүүс шаналж байхад би ч гэсэн шаналж идэг. Яагаад гэвэл тэр хүмүүсийн амьдрал чиний амьдралтай нэгт холбоотой. Тэр хүмүүс зовход чи ч гэсэн зовдөг. Тэр хүмүүсийн жарахад чи ч гэсэн жарахдаг. Энийг бид нар тултлаа ойлгож чадах юм бол бусад хүмүүсийг өөрсгөө харилж чаддаг. Бид нар бусад хүмүүст хийх хэрэггүй зүйлээ өөртөө хийх хэрэггүй зүйлээ бусад хүмүүст хийдэггүй. Тэгээд эцсийн үр дүнд болол нэг сэрэлт гэж ойлголт байдаг шүү дээ. Хүн илүү гэгэрч гэдэг юм уу. Тэр ойлголтод бол миний бодлоор хүн өөрийнхөө тэр би гэсэн өчүүхэн зүйлээс гадагшлаад бусад хүмүүстэй нэгт холбоотой гэдгээ ойлгоод өөрөөсөө цаашаа тэлж байгаа ийм процессыг л хэлж байгаа гэж би хардаг. Тэгсэн цагт бид нар яг цэцэг шиг дэлгэрч чадна. За, энэ дугаар таалагдсан гэж найдаж байна. Хэдүүлээ өөрсдөө болж болох ёстой. Тийм хүн болох гэж хичээцгээе. Баярлалаа.